За их хурлын гишүүдийнхээ өнөөдрийн амгалан айлтгая. За би энэ удаа дараа л энэ улсын хурлаар хилэлцэх асуудлын дараалалд нэг хоёр асуудал оруулж өгөөч гээл яриад байгаа юм л да. Дахиад энэгээ ярихаас өөр аргагүй байна. Сая би хөдөө орон нутгийг аваад ирлээ. Ард иргэдтэйгээ уулзлаа. Ялангуяа өнөөдөр Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц гэдэг энэ том төсөл хөдлөх гэж байна. Энийг одоо хөдлөхийг дэмжиж байгаа. Гэтэл тэл нөлөөллийн бүсд байгаа 1200 иргэнд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ийм зардал олгоё, нөхөн олгорыг олгоё гэдэг ийм хуулийн төслийг энэ засгийн газарт ажиллаж байгаа олонхын бүлгийн Чимэдийн Хүрэл Баатрик гэдэг гишүүнтэй хамт өргөн барьсан. Энийг одоо хилэлцэхгүй нэг жил гаруй болж байна. Тэр Эрдэнэ бүрэнгийн цахилгаан барих төслөөс чинь 17 сая доллар энд байгаа. 50 гаруй тэрбум төгрөг. Энэ мөнгөний ер нь яагаад олгох энэ хуулийн төслийг хилэлцэхгүй байгаа юм бэ? Бид нар энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх ёстой. Энэ бол улс их орны асуудал. Баруун бүсийн цахилгааныг та болгох асуудал. Гэтэл тэр нөлөөллийн бүсд байгаа тэр 1200 хүний тэр нөхөн олгорын нэг хүнд 30 сая төгрөг өгөх асуудал чинь энэ том улс орны эрх ашигын хажууд жижиг асуудал шүү дээ. Монгол улсын үндсэн хуулинд ард иргэдийнхээ амьдрах орчин эрүүл ахуйн төлөө Монголын төр хариуцлах хүлээнэ гэж байгаа. Гэтэл энэ нэг нөлөөллийн бүсд байгаа 1200 иргэнд 30 сая төгрөг өгөөд тэр амьдрах нөхцөлийн орчныг шийдэж өгж энэ төслөө урагшлуулъя. Энэ асуудлыг энэ чуулган завсаргаас өмнө улсын хурлаар оруулж ирэхийг би энэ улсын хурлын даргын зөвлөлийн гишүүд энэ нам өслийн бүлгээс би дахин хүсэж байгаамаа. Энэ асуудал бол Монголын төрийн энэ төслийг урагшлуулахын тулд хийх ёстой асуудал гэж ойлгож байгаа. За нөгөө нэг асуудал улсын хурлын гишүүнийхээ хувь санаачлал хэрхэн хүрээнд иргэдээс авсан 1072 хувьцааг буцааж олгох тухай улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудлыг төсвийн байнгын хорогоор хилэлцсэн. Эдийн засгийн байнгын хорогоор хилэлцсэн. Энэ чуулганд оруулж ирж өгөөч гэж ингээд би яриад байгаа юм. Одоо бараг нэг 50 гаруй хончлоо. Энэ асуудал шийдэх ёстой асуудлын нэг. Бид 2012 оны сонгуул 2016 оны сонгуулийн өмнө сая гаруй иргэнийхээ 1072 хувьцааг мэдээлэл дутуу хөрөнгө мөнгөний чадваргүй байдлыг далимдуулаад Монголын төр худалдаж авсан. Зөвхөн сонгуул зориулж, сонгуулийн өмнө шүү. Ийм учраас энэ асуудлыг буцаагаад өгчихье гэж байгаа юм. Тэгэхдээ үн төлбөргүй авъя гээгүй шүү дээ. Энэ ноогдол ашигнаас нь суудах шийл гэж байгаа. Ноогдол ашиг өнөөдөр Эрдэнэс 5-7 нэг хувьцааны ноогдол ашиг нэг хүнд оногдох ноогдол ашиг чинь 580 мянган төгрөг байна гэж байгаа шүү дээ. 2 жилийнхэн ноогдол ашигаас нь тооцоод сая гаруй иргэнэ Эрдэнэс 5-7-ынхаа хувьцаа эзэмшдэг ийм хууль эрх зүйн орчныг бүрдүүлэе гэж байгаа юм. Дээр нь өнөөдөр Монголын төр сонгуулийн өмнө сонгуул зөрүүлж төрийнхээ өмч хөрөнгийг санал авах зорилгоор авж исэн энэ үйл буруугаа бас хүлээчихье гэж байгаа. Ийм л асуудал байгаа. Энэ хоёр асуудлыг улсын хурлын дараагийн хилцэх асуудалд оруулж өгөөч гэсэн ийм горимын саналыг би удаа хэлж байгаамаа. Энэнийг одоо улсын хурлын удирдлагууд энэ даргын зөвлөлийнхэн засгийн газрынх нь энд нэг анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна. Анхаарал төвшөлт баярлалаа.